бүгд найрамдах улсыг тунхаглаж анх дугаар үндсэн хууль батлагдсны 100 жилийн Үндсэн хуульд бүгд найрамдах улс гэдгээ тунхагласнаас хойш бол одоо 100 жил өнгөрөөд энэ хугацаанд үндсэн хууль маань 4 удаа шинжлэгдэж нийгмийн зохион байгуулалтынхаа хэлбэрээс шалтгаалan өөрчлөгдөж явсан юм түүхтэй. Тэрнээс өмнө бол ямар нэгэн язгууртан хаан алтан ургийн одоо холбоотой байж ижил төрийг барих ямар нэгэн одоо албан тушаалд очих нөгөө иргэдэн ч гэсэн тэрийг л хүлээн зөвшөөрж идэг байсан бол өнөөдөр Монгол улсын иргэн мөн л бол та төрөө барих энд нь оролцох эрхтэй орчин үеийн засаглах тогтолцоо руугаа шилжиж байна гэдэг чинь бол том өсрэлт байсан, том хувьсгал байсан. Эрх зүйн шинжилгээ тэр чигээр нь хийж тийм ээ. Хувийн өмчийг хүлээн зөвшөөрж энэ хувийн өмчтэйгөө залхуулаад буцаад энэ өмчийн харилцаа гэдэг энэ өөрөө юу юм бэ гэдэг ийм цоо шин эренг бол эхлүүлж исэн үе байгаа. Гарчсан үндсэн хуулийнхаа дахиад яг цөмрөө нь эргэж орох буюу нөгөө хүний эрхийн хамгаалалт, нөгөө өмчийн эрхийн хамгаалалт энэ бүх зүйл дээр хууль эрх зүйн шинтгэлээ эхлүүлж байгаа нь бол 100 жилийн ойн гол ач холбогдол гэж харж байна. Өөрийнхөө хүсэх тэмүүллийн хэмжээгээр л амьдрах боломжтой болсон гэсэн. Тэрийгээ л алдахгүй байх хэвээр. Тэр эрхчлөөгөө хатуу сахих хэвээр. Улс орноо хөгжүүлэхийн төлөө бүгдээрээ л сэтгэлээсээ урагшаа тэмүүлцгэх хэвээр л гэж хэлмээр. санан тунхаглах ирээдүй.